Яасан мэцгэнүүд тэгэхээр бүгдэнд нь өглөө за баг өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өчигдөр буюу 6 сарын 28-ны 15 цаг 40 минутанд оруулсан шинжилгээний дараа бол арилжаанд орсон. За шинжилгээгээр бол яг энэ бүсээс ойгоод доош явна гэж тооцож байсан сэл арилжаанд орно гэсэн. Гэхдээ харж байгаад бол price action-ыг харж байгаад арай жоохон доороос орсон. За тэгэхээр энэ маань бол 23 оны 6 сарын 28-ны 15 цаг 40 минутанд сэл энтри орсон арилжаа гэсэн. За тэгэхээр тэрнээс хойшоо бол ерөнхийдөө одоо 0.6% ашигтай явж байна. За тал хувийн 50% биелэлтэй явж байна гэж хэлж болно. За тэгээд стоп лосс маань бол 0.19% стоп лосстай байгаа. Тэгэхээр одоо тал ашиг аваад арилжаанаас гарч ийн гэсэн үг. За тэгээд үлдсэн арилжаа маань бол стоп лосс зогсон ч хамаагүй стоп лосс зөглөө гэж бодоход 0.4% ашигтай гарна. Тэгэхээр санаа зовлтгүй ашиг хамгаалахын тулд 50% ашиг аваад гарч ийна гэсэн үг. За гэхдээ энэ цаашаа яг үндсэн зорилттой түвшин рүү маань явахгүй байж магадгүй гэсэн үг биш. Үлдсэн одоо энэ хүртлээ structure маань явна гэж үзэж байгаа. Тэрэн дээр бол санаа зовлтгүй. За тэгэхээр яг одоо тооцоолж исэн цэгээс бол байсныг харж байгаа. Та өмнөх бичлэг хэрэг үзсэн бол тэгэхээр энэ ерөөсөө л маш энгийн market structure шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр стрессгүй арилжцгаая, хэдүүлээ энгийн тогтмол хийцгээе гэж уриалмаар байна. За тэгээд хэрвээ таалагдж байгаа бол манай сувгийн плейлист руу ороод хараарай. Одоо ингээ ерөөсөө өдрөөр арилжааг нь оролт гаралтыг нэг яг тухайн моментод нь хийгээд явж байгаа. Учираас энэ ерөөсөө өнгөрсөн цаг дээр хийж байгаа шинжилгээ биш учраас тэрүүрээ давуу талтай байгаа. Тэгээд хэрвээ одоо боломжтой бол цааш нь сайн түгээгээд өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр дараагийн бичлэг дээр хэдүүлээ уулзцгаая. Take profit 100% авч чадах уу хэдүүлээ харцгаая. За баярлалаа.